За өнгөрсөн 3 дугаар улирал орон нутгийн харилцааны хэлтсийн хувьд бас нэгэн завгүй улирал болж өнгөрлөө. Биэнд энэ хугацаанд аймаг сумын онцгой байдлын комисстэй ковидын эсрэг үйл ажиллагаанаар байнга ойрхон хамтран ажиллаа. Энэ хугацаанд бид нар нийтдээ 1.6 сая тэрбум төгрөгийн дэмжлэгийг ковид эсрэг үйл ажиллагаанд зориулан орон нутгийн талуудаа өгсөн байна. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал хүнд бид нэр тэр олон орон нутгийн талуудтайгаа уулзаж хамтран ажиллаж чадахгүй байгаа ч гэсэн энэ хугацаанд бид нэр 270 гаруй талтай 180-аад удаагийн уулзалт харилцаа хамтын ажиллагаа өрнүүлсэн байна. Саяхан хэдхэн хоногийн өмнө бид нэр Өмнөгүй аймагт шинээр барьж байгуулсан байгалийн түүхийн музей маань шинээр ашиглалтанд орлоо. Энэ бол манай говийн үе сангаас орон нутагт оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт буюу 10 орчим тэрбум төгрөгийн өртгөөр босч байгаа ийм том шинэ музей барилга байгаа. Уламжлалсаар энэ жил говийн үе оюутны тэтгэлийн хөтөлбөрөөр бас бид нар зарлалаа. Энэ жил нийтдээ янз бүрийн мэргэжлийн 90 гаруй орон нутгийн оюутан говийн үе сангаас тэтгэлэг авахар болоод байна. За энэ зун Өмнөгүй аймаг даяар тохиолдсон үер усны гамшигыг одоо даван туулахад зориулаад бид нар бас говийн сангаар дамжуулан 200 гаруй сая төгрөгийн хандив тусламжийг бас тухайн үед нь олголоо. Хамбогд сумын малчит хийгээд орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилладаг 3 тал зөвлөгөж хамтын ажиллагааны механизм байдаг. Энэ хүрээнд бол бид нар малчтын гомдлыг барагдуулах 2 цогц гэрээний хүрээнд олон ажил төлөвлөн хэрэгжүүлэх ажиллагаанууд явагддаг. За үүний бас нэгэн тодорхой жишээ бол малчтын гар худаг засварх ажил байдаг. Бид нар он гарсаар 21 гар худгийг засаад одоо дахиад 20 гар худгийг оноос өмж амжиж одоо засахаар ажиллаж байна. За бид нэр гар худгийг засварын ажил дээр бас энэ жилээс эхлэн арай шинэ арга технологи нэвтрүүлж байгаа. Малчтын гар худгийн цээлийг томруулж ус хурамтлах орон зайг нэмэгдүүлснээр нэг удаад одоо мал услах боломжийг улам нэмэгдүүлж өгөх туршилтын ажил маань бол их амжилттай болсон. Орон нутгийн малчид бол бас их баяртай байгаа. Өмнөгүй аймаг болон Хамбогд сумын хөгжлийн стратегийг одоо шинжлэх ажил бол компани даяар идэвхтэй өрнөж байна. Энэ ажлын хүрээнд бид нар бол маш олон оролцогч орон нутгийн болон төвийн одоо оролцогч талуудтайгаа байнгын харилцаа холбоотой ажиллаж байна. Үүний хамгийн том ажил бол Хамбогд сумын мастер төлөвлөгөөний шинжилтийн ажил байгаа. Мэргэжлийн байгууллага ажлаа хийж дуусгаад шатны одоо зөвшөөрлүүд аваад явж байна. Энэ улиралд бол өнгөрсөн улиралд энэ төлөвлөгөө маань Хамбогд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бол батлагдсан байгаа. Он дуусгаас өмнө бид нэр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулаад яамны зөвшөөрөл аваад одоо Хамбогд сумын хөгжлийн төлөвлөлтийн ажлуудаа бол цааш нь үргэлжлүүлэн хийх бэлтгэл ажиллагаа хангаад явж байна.